Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За тэгээд өнөөдөр бол маш гоё дулаахан байдаг шүү дээ, Тийм одоо байна. ингээд нэмгэрүү болсон байна. Сайхан дулаарч байна. Тий. За тэгээд энэ өглөө маш талархал дүүрэн өглөө байна. Тэгээд өнөө өглөө яг чимээгөө цагаа хийж авах үед Бурхан сануулсан зүйл нь бүх зүйлд талархаа гэж сануулсан бас өчигдөр би бас сургалтанд суусан байхгүй юу? Тэгээ тэрэн дээр бас дахиад амьдралын ямар ч нөхцөл байдалд байсан та нар талархаарай. Бага бүх зүйлдээ талархаарай тий. Өглөө босоод сэрж байгаа да, ууж байгаа хоол ундандаа тий. Бурхан угаасаа хэлдэг шүү дээ. Талархаарай гэдэг зүйлсүүдийг хэлдэг. Тэгээ сонсогчд донд маань ч гэсэн ямар нэгэн нөхцөл байдал донд байгаах магадгүй ямар нөхцөл байдал байгааг сайн мэдгүй байна. Гэхдээ та талархаарай, баярлаарай эзэнд үнэхээр яг байгаа тэр бүхэл зүйлдээ эзэнд үнэхээр талархаарай гэж бас энэ өглөө уриалмаар байна. Тэгээ бас нэг талархууштай гэхүү баярлах зүйл болсон байгаа. Тэгээд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийг сонсдог, хүлээж авдаг, тэдгээр хүмүүст зориулсан тийм уулзалт зохион байгуулахар болсон. За тэрний одоо өдөр нь бол тодорхойгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан болно гэсэн тэр шийдвэр бол гарсан байгаа. Тэгэхээр сонсогчид маань Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн маань сонсогчдын уулзалт болох нэ бид хамтдаа нөхөрлөх тэр боломж болцоо. Тэдгээр зүйлсүүдийн төлөө бас та бүгд маань залбирч байгаарай гэж бас хүсмээр байна. За тэгээд Хермоны шүүдэр нэвтрүүлгийн хувьд бол сонсогчтой. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хамтдаа эзний үгийн дотор түүнийг ирж хайдаг хүмүүстэй гэсэн үг. Тэгээд бүгд хамтдаа цуглаад бас юу сайхан гэрчлээ болцсон, сайхан ярилцсан, өнгөрсөн он жилүүдэд бидний амьдрал юу болов? Бас бид нар бас зарим нэг хүмүүс хайж байгаа. Тийм. Тэгээд тэр талаараа бас та нартайгаа жоохон ярилцмаар бас тийм зүйл аа шүү. За тэгээд бид нар 7 хоногт нэг ном яваад байгаа тийм. Тэглгүй яг энэ 7 хоног бид Теслоник номоос үзэж байгаа. Тэгээд энэ номоор дамжуулаад бас олон зүйлсүүдийг бид суралцах байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүгд маань залбирлаараа тэдгээр зүйлсүүдээрээ бидэнтэй хамт байж бидний бас дэмждэгт үнэхээр их баярлалаа. Тэгээ энэ өглөө Бурхан бидэнд гахалтай өглөөг дахин нэг шинэ үгийг өгсөн байна. Тэгээд Бурханд бүгдээрээ талархаад эзнийг хамтдаа магтцгаая. Сарлаж дагсгүй ондор ус хүндэлсэнч тойлдон мохардан тэнгэрөө чиртээ нэрихтэн чүнжин дуудна таны харэнрэл харанхуй нэвтлэн сэтгэлийн сүдрийг зүсэн орж таажлаад усгаа төгсгөлийг бичсэн Есүс Христ амьд найдвар минь имагуушол хязгааргүй нэг үслэг хин төсөөл чадах вэ ямар зүрхэлгөх вэ уюудын сүр жавлан гахаж миний чүр гинэ усэн намайг училсны
тэр өглөө ирэхэд Буслагдсан би тань амьсгалан босч арслан би архиран амьдэргүйг сэрэж бидний буснуу захирахгүй зарлаа амдан батлагцаа тэр өглөө ирэхэд Буслагдсан би тань амьсгалан босч арслан би архиран амьдэргүйг сэрэж бидний буснуу захирахгүй зарлаа Есүс та ядан Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа 1-р Тесалоникийн 2-ын 3-р ишлэлийг үзнэ. Учир нь бидний ятгалаг нь залим их бодар төөрөгдөл дотор байгаагүй гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг аягүй ойлгож авах хэрэгтэй болж байгаа. За нэгдүгürt бол юу ихлээр бид хүмүүсийг одоо юу гэдгийг цоошин ингээд амьдралтаа өөрчилж, шинчилж, хүмүүжүүлж тэ одоо өөр ажил мэргэжилтэй болгож одоо юу гэдгийг өөр амьдралын хэм маягийг хүмүүст бол санал болгох нь бидний бол нэгдүгээр зэргийн зорилго байгаагүй. Хүмүүсийг аврах Бурхны гайхамшигтай хүсэл төлөвлөгөөний нэг хэсэг байх нь бидний одоо сайн мэдээ тарааж байгаа хамгийн үндсэн утга учир нь байж байгаа. Сайн мэдээ тараасны дараа багш хүн багш хэвээрээ, гуталчин хүн гуталчин хэвээрээ тэ үлдэж болохын тэр ямар ч ажил мэргэжилтэй одоо бас ямар ч газар амьдарч байсан бай тэ гэрт амьдарч байсан ч бай, байшинд амьдарч байсан ч бай одоо тэ яг тэр хിവэрээ бас үлдэж болох юм. Гэхдээ хамгийн гол нь тэр хүн аврагдсан, уучлагдсан Бурхны хүсэл төлөвлөгөө түүний амьдрал дээр биелсэн байх. Тэр нь хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр Паул 1-р Тесалоникийн 2-р бүлгийг эхлэх үед ах トゥ нараа та нар дээр дэми очиагүйг та нар өөрсдөө мэднэ гэж хэлж байгаа. Та нар надтай уулзсан уулзалтаа дэми гэж боддгоо гэдгийг чи би мэднэ гэж итгэлтэй хэлж байгаа байхгүй. Хүмүүс энэ уулзалт надад ямар болов гэж боддог. Тийм ихэвчлэн тэгж боддог шүү дээ. Гэтэл Паул бол шууд Тесалоник хотынд хэлж байна. Та нар надтай уулзнаа дэми гэж боддгоо бидтэй гэж одоо юу гэдгийг те нэг юм Паул те би та нар тэгж их цаг даваа мөнгө төгрөгөө одоо те юмаа зориулчихад ах чинь та нар арай намайг ингээд шал дэми мигээ яваад идэг гэж боддгоо үстэй гэсэн тийм нэг юм аргаа барсан үг биш те та нар дэми гэж боддгоо гэдгийг чинь би өөрөө мэдж байгаа гэж хэлж байна. Яаж тийм итгэлтэй байж чадж байна? Яаж өөрийнхөө хийсэн зүйлд хүний өмнөөс хүртэгчийн өмнөөс итгэлтэй байж чадж байна?
Яг гэвэл тэр өөрөө тэрийг өөрийнхөө хүч чадлаар өөрийнхөө ухаанаар хийгээгүй гэдгийг маш сайн мэдж байгаа. Бас өөрөө аврагч нь биш, өөрөө авардаг нь биш гэдгээ маш сайн мэдж байгаа. Өөрөө уучилдаг нь ч биш гэдгийг маш сайн мэдж байгаа. Харин өөрийнх нь дотор байгаа тэр нэгэн Христ тийм үү? Тэр одоо өөрийг нь илгээж байгаа. Тэр дотор нь юм тэгээд хүмүүс рүү илгээж байгаа тэр бурхан хүмүүсийг авардаг гэдгийг Паул маш сайн мэдчихсэн. Тэгэхээр уулзалт гэдэг бол маш чухал. Уулзалт угаасаа маш чухал аахгүй. Тэгээд пастор Чосонгийн уулзалт бол маш чухал. Хүн хинтээ уулзах нь маш чухал. Хүн сан хүнтэй уулзаад өрөөгддөг, сан хүнтэй уулзаад ухаардаг, сан хүнтэй уулзаад зогсдог. Хүн муу хүнтэй уулзвал яг ганцаарддаг, бусдаас тусгаарлагддаг. Одоо бардан болдог. Тэгээд бас зогсдог. Буцаад явдаг. Тийм байна. Тэгэхээр сайн уулзалт байх нь маш чухал байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр нэг зүйлийг хүмүүс ойлгож явах хэрэгтэй. 90 тойрныхаа хүмүүсийг харал да. Та 90 тойрныхаа нэг 10 хүний нэрийг бичээд энэ хүмүүстэй сайн уулзалт байсан уу гэж бодоод. Тэгвэл та тэр хүмүүсийг энэ хүнтэй таарлаа миний амьдралд ийм болсон, тийм болсон гэж бодохоос өмнө би энэ хүнтэй таарлаад энэ хүний амьдралд ийм юм болсон гэдэг талаас бодно гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Паул яг үүнийг хэлж байгаа байхгүй. Яагаад бидний ятгалаг нь зайлм их бодлого төөрөгдөл дотор байгаагүй гэж тэр маш ихтгэлтэй хэлж чадж байна. Нэгдүгээр бол Паулын хэлж байгаа энэ үг нь бол ийм Тессалоник хотынд одоо санал бишээсэн байхгүй. За танаа хотод ингээд манай салбар нээж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд та бүхэн бол ингээд энийг хэрэглэж үзээд хэрвээ та нарт ингээд аятайхан байх юм бол ингээд бид ингээд илүү их салбаруудаа энэ танаа хотод нээх болно гэдэг ийм санал манал ерөөсөө бишээсэн байхгүй. Энэ та нарт хэрэгтэй. Энэ бүр та нарын төлөө. Бид нар ирсэн нь бид нар өөрсдийнхөө төлөө биш. Та нарын төлөө. Бидний ярьж байгаа нь биднэрт ашигтай биш. Харин та нарт ашигтай. Бид нар одоо юу гэдгийг доороо 10 хүн авчиад аврагдах гээд байгаа тийм сүлжээний хүмүүс бол биш. Та нарын натаас нэгэн ч бай, эсвэл 100 ч бай, итгэх нь та нарт өөрсдөд чинь ашигтай. Бас нэг зүйл нь аврал гэдэг зүйл бол ийм ховчлон байдаг зүйл. Бид нар ингээд олон хүмүүсийг энтийн бий болгох гэж биш те. Хамгийн гол нь бурхны аврахыг хүсэж ирж хайж байгаа цаг хугацаанд хизээ энэ дэлхийд дуусахыг мэдгүй тэдгээр хүмүүст сайн мэдээ тараах нь хамгийн чухал зүйл байна. Тиймээс бидний уриалга бол ийм төөрөгдлөөс, бодол сэтлээс худал хуурмаг байдлаас үйлдэлтэй биш. Энэ дэлхий дээр их олон мэдээлэл байна л да. Тэгээ олон мэдээллийн зарим нь үнэн шүү дээ. Бүх мэдээллийг худлаа гэж хэлж болохгүй. Үнэн. Гэхдээ тэр үнэн таныг унгах үнэн юм уу? Чи тийм хүн, чи тийм одоо хөгийн хүн, чи ийм хүн. За тийм ээ тийм үнэн. Тэгээд одоо ингээд үннийг мэдчлээ. Тэгээд болоо юу те. Тэн гота чи мэдж яав гота дэвсэлж ичээд яваад гэдэг. Тийм үнэн бай. Тэ худлаа биш. Үнэн. Тэ чи тэгсэн байлаа ш, ингэсэн байлаа ш. Чи бол одоо тийм амтэн. Ингээд дэвсчдэг тийм үнэн бай. Бас ийм олон дуу хоолой байна те. Тэгвэл зүгээр юм шүү, ингүүл зүгээр юм шүү. Тэрийг уучлж яах гэдэг санаатаагаар унгаах хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө цагийг хүлээ. Одоо юу гэдгийг те. Тийм одоо бас ийм дуу хоолойнууд байна. Бас заримдаа ингээд за ингээд хитрхи өөрөө зүв байх га ядаж явахын оронд те. Өөрөө жоохон асуудалтай байсан ч гэсэн хүнд хідэн цаас өгчдөг. Элбэг дэлбэг амьдралаар амьдсан дээр штэ. Гэт ийм биднийг ингээд зөвөв биш, харин сайн зүйл рүү, зүгээр л сайн зүйл олон л байдаг шүү дээ. Муугаас чанарын хувьд юм уу эсвэл агуулгын хувьд арай сайн болохоор, арай дөнгөр болохоор сайн гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ муугаасаа тийм ялгаатай биш байхгүй юу? Зүгээр зөв тал руугаа л илүү байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ бүх зүйлүүдийг эргцүүлж бодож бодож ийж энэ сайн мэдээг чинь өөрсдийнхээ амьдралд авъя биш заа. Энэ сайн мэдээ танд хэрэгтэй гэж. Танд хэрэгтэй учраас энэ бүр ингээд радиогийн үйлчлэл гэдэг энэ үйлчлэл чинь ингээд радиогоор ингээд яриад гэж сууж байгаа байхгүй. Хэн болоод ярьж байгаа нь чухал биш. Хинд юу хэрэгтэй байгаа нь хамгийн чухал байна. Ярьж байгаа үнэнээс илүү сонсож байгаа зүйл чинь таны амьдралд бурхан та хоёрын харилцаанд бурхны танд хийж өгөхийг хүссэн зүйлүүдэд хэрэгтэй учраас яриад байгаа.
Бидний ятгалах гэдэг үгийг Паулус. Бидний ятгалах нь бид нар зүгээр нэг юм Паул ярьждаг юм байна шүү дээ. Бүр ятгадаг гэсэн үг. Энэ чи нэг дахиад нэг сонстоо. Чи дахиад нэг. Чи бурхны өмнө дахиад нэг суугаад та. Дахиад нэг. Гэхдээ та одоо ямар яадаг та. Би суувал суун одоо гимшүүл ухаар нь би өөрөө мэдээдгүй одоохондоо завгүй байна те. Би өөрөө мэдээдгүй. Би бас энэ чинь надад бодох цаг хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Таны бодох цаг чи хэр удаа юм. Та амьдралдаа хэдэн зүйлийг хойшлуулсан бэлээ. Та сайн гэдгийг мэдсэн. Тэгээд хийн гэсэн хийхээр одоо шийдвэр гаргасан. Тэгээ одоо хүртэл хийгээгүй хэдэн зүйл танд байгаа байлээ. Тэр зүйлүүдийн чинь нэгний тухай ерөөсөө яриаггүй байна. Хүн бүрт гацаагүй хэрэгтэй зүйл болох Бурхны өгж байгаа аврал гим нүглийн төлөөс болсон Есүс Христ өөрийнх нь өмнөөс загалмаа дээр хадагдан алгадаад өөрийг нь аварсан Бурхны гайхамшигтай төлөвлөгөө аль хэдийн өөр дээр нь хэрэгжчихэд байна. Харин одоо өөрөө тэр бүхнийг мэдхгүй амьдарч те гим нүглийн дотор амьдарч гим нүглийг сонгож амьдарсандаа Бурхны өмнө гимшээд түүний хүү Есүс Христийн дотор аврагдах тэр зүйлийн тухай ярьж байгаа. Энэ жирийн нэг юм ятгалаг биш. Энэ юу ч зарах гээгүй. Ер нь бол. Энэ бол одоо гэдэг нь таны гой байшинтай болгон, таны гой ажилтай болгон ингэн тэгнэ гэсэн тийм амлалтууд, ятгалгууд бол ерөөсөө биш. Бага бүгдээ сэтгэл хангалуун байж. Бурхны өөрийнх нь амьдрал юу хийж өгч байгааг ойлгож харж чаддаг, зөвөр дүгнж чаддаг. Өөрсдийнх нь эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хувьд өөрөө хэн байх ёстой вэ ойлгож мэдэх. Бурхан өөрийг нь ямар гайхалтай үнцэнтэй болгосон бэ гэдгийг ойлгож мэдэх. Энэ гайхалтай зүйлийн тухай яриад. Энд залмих бодож төөрөгдөл бол байхгүй гэж. Гэхдээ өнөөдөр Христийн нэрийг барьсан залмихтэй бодож төөрөгдүүлдэг хүмүүс зөндөө байна. Угаасаа Библийн одоо энэ загтлууд дээр тийм хүмүүс одоо та эцсийн үед их гарч ирнэ гэж бол зөндөө хэлсэн. Бид нэр Есүс гарч ирнэ гэж зөндөө уншдаг хэрнээ би Есүс байна гэх гутал итгэжээд байдیں۔ Би энэ гайхаад байдаг байхгүй. Би Есүс байна гэдэг нь ганцхан хооронд сонсогдохгүй. Есүс гарч ирэхэд аянгийн гэлба тэнгэрийн хаяанд харагдах мэт бүх хүмүүст харагдана гэсэн байхгүй. Бүх хүмүүст харагдахгүй те солонгост Есүс байдаг гэж. Тэгвэл тийм үү? Нижерт Есүс байдаг гэж нэгээр улсад Африкт. Тийм үү? Тэгээд бүх Есүсээс нь цуглаад нэг цуглаан болоод жинхэнэ Есүсийг хүлээ гэсэн. Есүс ирэхдээ нэг л Есүс ирэхдээ бүгдэд ирнэ. Бүгдэд харагдахаар ирнэ гэж хэлсэн. Тэгээс нэг газар ирчээ тэрийг нь өөр хүмүүс Есүс ирцэн байгаа штэ гэж ярина гэж Библиэлд бол байхгүй. Есүс тийм сул дорой нэг юм биш. Есүс одоо дэлхий дээр дахин ирэхдээ тэ ялан дийлсэн тэр одоо шүүхээр тэгж өөрийнхөө хүмүүсийг авахаар тэгж ирэх ба. Тиймээс залмих бодол төөрөгдөл өөртөө ашигтай байдлыг эрэлхийлж явдаг хүмүүсийн яриа бол биш. Харин сайн мэдээ бол Бурхнаар баталгаажсан хүмүүст бас харин зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг байх нь чухал. Тийм зүйл байгаад байгаа. Бид танд сайн мэдээ ярьж байгаа нь бид өөрсдийнхөө тухай биш. Сонсож байгаа таны төлөө ярьж байгаа юм. Учир нь Библиэд номлогчгүйгээр хэн сонсох вүлээ гэдэг үгийг, сайн мэдээ тараагчгүйгээр хэн сайн мэдээ сонсох вүлээ гэдэг үг байдгаа. Эзэн харж чадах болтугай. Бидний төлөө амиа өргөж дахин амьсан аврагч үзээ өршгүй
ихэснийхээ намайг амьдлуулсан тэр залгал маань миний бүхий зүйл өөрчлөгдөх болоо бидний төлөө амиургож дахин амьсан аврагч эзэн өршгүй ихэснийхээ намайг амьдлуулсан тэр залгал маань бидний төлөө амиургож дахин амьсан аврагч эзэн өршгүй ихэснийхээ намайг амьдлуулсан тэр залгал маань амиургож дахин амьсан аврагч эзэн өршгүй ихэснийхээ намайг амьдлуулсан тэр залгал маань Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 2-3 дахь ишлэлээс суралцлаа. Тэгээд маш олон зүйлсүүдийг бодогдуулсан үгийн цаг байлаа. Тэгээд миний хувьд яг номлол дундуур ботсон зүйл нь бид нар маш олон дуу хоолойны дунд амьдарч байгаа. Маш олон чимээ эзнээс сатааруулах маш олон дуу хоолойнууд бидний иргэн тойронд байгаа. Маш олон чимээ байгаа тий. Эдгээр зүйлсүүдээс түр холтоод яг эзний өмнө ирээд чимээгөө байх, ганцаараа байх, яг эзэнтэй хоёрлахнаа байх тийм цагийг яг одоо сонсож байгаа хүн бүрийг зориудаар бүр гаргаасаа гэж би хүсэж байна. Тэг өчигдөр миний суусан сургалт бас яг энэ тухай байсан байхгүй юу? Ганцаараа эзэнд цаг гаргах. Одоо ретрит гэж хэлдэг шүү дээ хүмүүс. Ганцаараа тэр чимээгөө байдал бол эзний өмнө маш чухал байдгаа. Итгэгч хүн бүрийн хувьд энэ зүйл бол маш чухал гэдэг зүйлийг одоо суралцсан тийм цаг байсан. Тэгээд яг одоо хүмүүсийг ч гэсэн амьдралынхаа энэ завгүй хэмнэл дунд энэ олон дуу хоолойноос түр завсарлага аваад эзний өмнө ирээсэ, эзний өмнө өөрийгөө уудлаасаа, өөрийгөө эзнэр дүүргээсэ гэж бас урайлмаар санагдчихээн. Тэгэхээр ганцаараа байх нь угаасаа маш их чухал байгаа. Яагаад тэгэхээр дандаа биднэр лөө яриад, дандаа биднэр сонсоод, дандаа биднэр үзээ яваад байх нь сайн зүйл биш аахгүй. Бид нар бодоод энэ миний хувьд юу вэ? Энэ надад яагаад ярьж байгаа вэ? Энэ өөрийнхөө төлөө надад ярьж гин үү? Эсвэл одоо тэ миний төлөө надад ярьж гин үү? Энэ хүн яагаад над дээр ирсэн бэ?
Энэ хүн яагаад миний амьдралд байгаад байгаа вэ? Бас би яагаад байлгаад байгаа вэ гэдэг тухайд бодох тийм чухал цагууд бол эзэн дээр бол гардаг. Одоо манай Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр ч гэсэн тий зөвхөн энийг сонсоод одоо хөө эзэнтэй харилцах тэдгээр зүйлсүүд нь одоо болчихж гинэ гэсэн үг бас биш тий. Энэ бол зүгээр л хажуунаас нь одоо дэмжиж байгаа таны тэр эзэнтэй харилцах чинь дэмжиж байгаа уран болж байгаа тийм зүйл болохоос биш. Одоо бүхэлдээ эзэнтэй харилцах биш байгаа тий. Тэгэхээр хүн бүрийн бурхантай харилцах тэр харилцаа нь маш хувийн чанартай байх ёстой байдаг. Тэгэхээр та өглөө тий энэ үгийг авчаад үргэлжлүүлээд ямар нэгэн цаг гаргаад бас эзэнд гоё тунгаах цагуудыг гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд номлол дондор хэлсэн ч гэсэн одоо зориудаар тэдгээр зүйлсүүдийг хийгээд сайн мэдээ, дагалдуулал тэдгээр зүйлсүүд ч гэсэн бас гар бие оролцоод зориулалт гаргаарай гэж бас уриалмаар санагдаж байна. Тессалоник хот бол Ромын харьяат Македон мужийн хотоо гэдэг одоо Библиэлд тайлбар нь бол явж байгаа. Тэгээ Тессалоник хотынхантай очиод уулзсан Тессалоник хотынхан бол Паултай бүр уулзахаар хүлээж исэн хүмүүс шиг л маш олноороо зэрэг ярьж итгэсэн байхгүй. Тэнд удаагүй. Тэнд богино хугацааны дотор иргэсэн учраас тэнд олон зуун жилийн туршид одоо юу гэдгийг синагогоос одоо эзний талаар зааж ирсэн хүмүүс бурхны талаарх тэр ойлголтыг бурхны талаар ойлгох юм хэцүү биш гэдгийг Паул тийм богино хугацааны дотор хийм гот тэд нар хатаархсандаа Паул болон түүний дагардагчдыг бол хөөсөн байд. Тэгээ Паул тэндээс Берия хот руу хөдлөнгуудаа эргээд захиадсан байдаг байхгүй. Яагаад тэгэхээр Паул тийм хурдан эргээд захиа бичижсэн юу бол хаа. Тэгэхээр бидний бодох ёстой нэг зүйл бол юу гэхээр уулзалт бол маш чухал шүү. Уулзалт маш чухал. Мэдээж бидэнтэй өдөр болгон уулзахыг хүсдэг нэг юм бол Иесус Христ. Тэр бидний зүрх сэтгэл яадаг үргэлж дагшдаг. За тэгээ хамт залбирая те. Нэхэзэмэн таны хайр нэр лагу биднийг нэг удаа бидэнд таны талаар яриад орхидог ш. Биднийг ятгах, бидний төлөө явж бидэнд одоо олон зүйлүүдийг зааж сургаж бидэнд амьдралаа зориулж байгаа таны хайртай зарц нарын төлөө танд үнэхээр их талархж байна. Чуулганд үгийн үйлчлэл, магтаалын үйлчлэл, ухтах бас бидний төлөө залбирч өгдөг. Бидний төлөө чуулганыг угаад цэвэрлэж бэлэн байлгадаг тэдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн талархж байна. Энэ ятгалаг, энэ үйлчлэл хизээч залмих бузар төрөгдөл дотор байгаагүй. Энэ бол таны ариун сүнсний ажил лээ. Тань талархан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний төлөө үргэлжлүүлэн залбирч өгөөрэй. Тэгээд маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.